аливаа юм чин сэтгэлээсээ хандахыг бол дандаа үеийн үед л боддог. Тэгэл би за ээжтэй нэг шүүг авч өгөн л гэж боддогсан. Ер нь бол бас яагаад юм товчхон бичэр болохгүй юм бэ? Одоо хүмүүс чинь айгүй урт бичдэг болцсон. Энэ хөгжим зохиох энэ юм гэдэг үл заавал мэрэгжлийн улсууд заавал хийдэг л биш байхгүй. Энэ бол хувь хүн өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөөр л энэ болгоныг бүтээдэг. За ирхэн үзэгчтэй байна уу подкастын маань ээлж дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдөр бид бас студидтэй их хүндэтэй зочныг үргэлжлүүлсэн байгаа. За Монгол Улсын төрийн сойрхолд Камертон хамтлагийн ахлагч, хөгжмийн продюсер, дуучин болд ирсэн байна. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэж чамд бас тэгээ танаа хамт олонд бас өдрийн мэндийг хүргэе. Үдж байгаа одоо залуучууд үзэгчтэй бас өдрийн мэнд хүргэе. За маш их баярлалаа. Тантай ингээд уулзсан чинь нөгөө асуултууд маш их болохоор бүр ингээд нөгөө хоолоон дээр маш олон асуултууд ингээд өстой толоод гарч иж энэ. Хамгийн сүүлийн үеийн сонь сайхнаас нь сонсъё. За сүүлийн үеийн сонь сайхан гэвэл шинэ уран бүтээлүүдээ дуусгаад гарах гэж байна. Bold Remix альбом дууссан. Энэ одоо ямар утгатай альбом бэ гэхээр Хайрууч цомгийн одоо Хайрууч гаргаад ер нь 20 жил болсон байна. Хайрууч гаргаад 20 жил болсон байна. Тэгээ Хайруучийн бүх дуунуудыг одоо залуучуудтай хамтарсан тийм хамтрлуудаар ремикс хийсэн юм цомог гарах гэж байна. Зарим мэдхөх нөгөө одоо эхлээд гарсан бандтай гарсан, таамдартай гарсан гэх энэ дуунууд үргэлжлээд олон дуучтай бас гаргасан цомог Пянз маань бэлэн болоод хэвлэлтэнд явахд бэлэн болчиход байж байна. Мөн 90s Love гэдэг альбом дуусаад бас Пянз CD-ний хэвлэлтэнд явах гэж байна. Мөн Монгол Pop 3 бас цомог дуусаад одоо бас хэвлэлтэнд явах гэж байна. Тэгээ бас баярлаа гэдэг нэртэй бас сингл альбом бэлэн болцсон ингэж байж байна. Production-ийн хувьд гэх юм бол Volume 3. Тэгээ манай анхны Монголын одоо Dolby Atmos дугуулттай альбом одоо бэлэн болоод ингээд ямар ч гэсэн энэ хугацаанд шинэ уран бүтээлүүдээ үлгийдэн авч одоо эхнээс нь клипүүдээ хийгээ зураг аваад явж байна да. За баяр үргээ. Баярлаа. Ястаа нөгөө уран бүтээлчд маа нөгөө нэг авдрандаа ястаа нөгөө дарна гэдэг шиг таач өстө их олон уран бүтээл дарсан байгаа юм байна тэгээ тодорхой хугацаанд бас нэлээд ажиллах шаардлагатай бас яагаад тэгэхээр ингээд нэгдүгээр 90s Love за тэгэл Монгол Pop 3-ын одоо үзэл санаа энэ агуулгыг одоогийн одоо 3 дээр би ямар байдлаар харуулах вэ гэдэг дээр нэлээд удаа ажилласан. Яг уран бүтээлч хүн гэдэг бол дандаа л урд урдынхаа уран бүтээлийг шах тахиулж дээрэс нь юу шинжилэлт байх вэ тэр хөгжим саунд дууралт гэдэг бүх тал дээрээ өөрийгөө ч гэсэн бас шат тахиулсан хэлбэр дээр бас студидтэй нэлээд олон сар ажиллаа. Та хамгийн анхны гар утсаа юу сандгүй. Тэгээ бас хинлүү хамгийн түрүүнд залгаад яг байна уу гэдэг хамгийн анхнаач юу баха Sims S4 баг шүү. Тий. Тэгээд хинлүү залгаж ирснээс та сандгүй. Үгүй ер нь тэр үчиндээ залах хүн байхгүй. Бид чи анхны одоо Mobicom-ын дугаарт аваад 11 үдийг анх аваад тухайн үед чинь тэр солийн төрөний анх Mobicom байдаг гэсэн. Хоорондоо би энэ луга залгана. Тэрхээс зогсож шүү. Тэр үуч гоё гар утас авцсан тэгээ нөө олон нийтийн газар очих утас дуурахыг хүлээн. Тэр чи гар утастай ч гоё байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл нөө утас дуурахгүй. Нэг том гар утас чинь ингэ бүсэндээ зүүж явдаг тийм үеэсэн. Нэг том антинтэй. Харин тийм тий. За ингээд уран бүтээлүүд нэр яриад бол маш олон зүйлүүд байгаа. Тэгэхээр таны бас хүүхд наслуу орё гэж бодож байна. Таны хүүхд насны тэр дурсамжийн талаар та бидэнд ярихгүй. Тэр дундаа бас ер нь яг энэ уран бүтээлч юм байна. Уран бүтээлч болно гэдэг тийм шийдвэрийг ер нь хизээ гаргаж ирсэн болов. Манай гэр бүл яг ээжийн тал одоо манай ээж чинь одоо Монголын алдартай жамин одоо хуурчин одоо том охин штэ. Тэгээ манай ээжийн тал бол тэр чигээрээ урлагийн одоо гэр бүл. Манай аавын тал бол илүү одоо манай аав ч өөр архитектор профессор юм дэд эрдэмтэн Эрдэнэ дотын анхны хот төлөлтийн ерөнхий архитектор байсан. Нэгдүгээр урлагч дарга байсан байхгүй. Аавын тал бол илүү архитектор юм тал руугаа юм зураг төсөл тал руугаа ингэ явцдаг. Намайг бол яг аав бол ерөнхийдөө ингэ архитектор энэ тал руу явуулъя гэдэг. Тэгэл багада би өөрөө би хөгжимчин болно гэж хөгжим бүжигт орол. Миний багын мөрөдөл бол ерөөсөө алдартай хөгжимчин болно. Би тэгэл ер нь дэлхийд алдартай хөгжимчин болно гээл тэгэл манай хөгжим бүжигч гэсэн хүүхдүүдэд дандаа тийш гоё хүч өгч идэг чи бол одоо алдартай хөгжимчин болох хэрэгтэй гэл давтаал багтаа юм мэрэгчлээ ч нэг сайн байсан. Мөрөөдөл дандаа л тийм
одоо алдартай хөгжимчин болно гэдэг мөрөдөлтэй л байсан. Тэгээд хамтлагтай болоод тэгэл яг тэр тухайн үед чинь би дандаа ер нь рок сонсдог байсан. Миний сонсдог байсан хамтлаг Guns N' Roses, Aerosmith, тэгээ John Bon Jovi дандаа рок үз сонсдог. Ямар ч pop хөгжим сонсдог байсан. Аюу сонио. Тэгээ дандаа классик сонсдог. Тэгсэн чинь нэг өдөр тэгэл одоо Boyz II Men-ийн юм кассетыг манай нэг найзд солиол би оронд нь рок одоо кассетээ сонссон чинь тэр дотор хөгжмгүүд дуулжсэн юм. Тэгээ би гайхсахгүй. Ямар сони хөгжмгүүд дуулдаг. Яг хөгжмөгчд бол хоорын хичээл зөндөл ордог байсан л да. Гэтэ ийм одоо R&B одоо ийм рок pop юм уурсгалт ямар гоё ингэ тэрийг нотлол тэгээ ангитай нотлол нөгөө эрэгтэй эмэгтэй бүгдэнд нь хуваарлж гэж бид нар дуулаад тэгээ тэр дотроос чинь би өөрөө хамтлагаа нөгөө ангийнхаа 3 охинтой нийлээд анх камертон гэдэг манай ээж камертон гэдэг нэрийг өгөөл тэгээд ингээд октоудтай явж байгаа дараа нь Эба гана 2 санал тавьж байгаа дийг жинхэнэ камертоны бүрэлдэхүүнээ бий болгочихсон юм. Тэр нь бол 95 оны 6 сарын 24. Гэхдээ их гоё шүү. Энэ баг ойр тойрныхоо хүмүүсийн төрсөн өдрөөс илүү танай төрсөн өдрийг баг монголч бүгд мэднэ. 6 сарын 24 гэдэг өдрийг бол бүр ингээд тамгалзсан хамтлаг шүү. Тэгээ яг бид нар нөгөө байнгын уран бүтээл хийдэг, байнгын одоо видео клип, байнгын одоо шинэ бүтээлүүд хийгээл маш идэвхтэй ажилласан л да. Тэрний бас юу бах те хүмүүст ингээд нөгөө байнгын харагдж идэг байсан тохоо үед тэгэл. Ер нь яавал одоо бид нар ингээд ив нэгдэлтэй байвал бид нар амжилт төрхөө гэдгийг л харуулсан хамтлаг гэж би одоо дүгнэдэг. Энэ бол зөвхөн ингээд гоё дуу игээд ч юм уу хийх болохтой болно ш. Бид дөрөв энэ хугацаанд 31 жилийн хугацаанд одоо бие биенийхээ одоо үзэл бодлыг хөндлөх үедээ хөндлөж харагдах үедээ харагдаж муудалцах үедээ муудалц. Гэхдээ бид нар нэг л зорилготой байгаад тэрэн дээр юу хэрэгтэй байсан хэрэг ерөөсөө ив нэгдэл гэсэн юм. Бүгд одоо ингээд бие биенийхээ хүндэлдэг. Ахлагч бол ахлагчийнхаа үгэнд орно. Гишүүд бол бүгдээрээ ингээд тэгш хэрэгтэй. Ажлаа бол яг хийн. Бүгдээрээ арх тамхи хэрэглэхгүй. Ямарваа нэгэн сахилах батаа маш сайн барьдаг гэдэг ийм багасаа бүр нэг ийм нөгөө зүйлтэй байсан учраас энэ өөрөө бидний хамгийн гол бүтээж чадсан зүйл бол ерөөсөө л бид нар ив нэгдлийг харуулж чадсан гэдгээрээ бид нар бол одоо бол ингээд бид нар хаяа ярилцдаг. Бидний юу яг юу хийв, юу бүтээв гэл хаяа бид нар мэдээж маш олон хий тунд байгаа. Тэгтээ бид нар шиг ийм дөрөв найз бол юу н ховрдоо гэж. Тийм байх шүү. Би зарим нэг стори юмнуудаас ингээл харж илсэн нөгөө баяр ёслолын үеэрч тэр яг ийм гэр бүлэр ийм халуун долоо уур амьсгалтай ингээл таад уулзж байгаа тий. Ялангуяа ганаах яг нөгөө жижиг ийм хөрхөн влогод ордог шүү дээ. Тэрэн дээр хүртэл ингээл харж ангууд л тэр ингээд зэрэгцээд хүүхдүүд нь хүртэл ингээл зэрэгцээд бүгдээрээ том болцгаадсан тий. Тэгээд одоо урлагийн салбар тэр дундаа бас юу гэдгийг ганаахын хүүхдүүд бол тэр зүгээр бас хөгжим юу хийл бас сонирхтой хүүхдүүд бас байдаг шүү дээ тий. Тэгэл тэн дээр ингээл за та яг нэг шагнал өгж байгаа хэсгийг би нэг харчихсан. За манай одоо ган эрдний тэр тийм тэмцээнд ороод ингээд энэ бэлгийг өгж гинэ гэл ингээ гардуулж байгаа. Тэр зүгээр ингээд тэндээс харахад л ерөөсөө гэр бүлэрээ хүртэл ингэж ийм халуун дотн юм уур амьсгалтай юм байна гэдгийг бас мэдрэгцэн. Тэр бас их чухал баг те гэр бүлийн бас юм үү. Тэгээ миний гол хүсдэг юм бүгд их ойр байх, гэр бүлээ хэмлэх, гэр бүл гэдэг бол их үнцэнтэй байх. Дээрээс нь хүүхдүүдэд аав одоо ээжүүдийн нөхөрлөлийг өөрсдөө харуулах. Энэ их чухал. Тэгээ биднийг л дуурайж дараагийнхаа хүмүүстэйгээ найзч нөхөрлөн би найзтай болохоор ингэдэг байсан даа гэж хэлэх учраас бид дөрөв ч гэсэн өөрсдөө бас гэр бүл хүүхдүүдтэй бие биенийгээ хүндлэх нөхөрлөлийг бас харуулах хэрэгэлцдэг. Тэгэхээр ер нь бол хүнд хамгийн үнцэнтэй юм бол ер нь л гэр бүл. Тэгээ гэр бүл бат бих байвал одоо юу ч бүтээж чадна тийм шүү тий. Таасаа энэ ганаахын хүүхдүүд уран бүтээл гэснээс танай хүүхдүүдийн талаар та хүүхдүүдийнхээ талаараас нэг яриач. Ер нь ямар сонирхолтой байх шиг вэ? Та юу яаж? Яг манай хүүхдүүд би бол өөрсөнд нь л миний хүүхдүүд юу хиймээр байна? Тэрийг л хийдэг. Тэгээ заавал ингэдэг гэхгүй миний өөрийнхөө одоо миний охин миний хүүхдүүд одоо өөрийнхөө гой хүсэх одоо өөрийнхөө дуртай юм аа л хийдэг. Тэгэл тэрийг нь өөрт нь чөлөөлж өгдөг. Заавал одоо чи юм байх хэвээр. Гол нь ээж аав хоёр бид хоёр бол чиглүүлж өгдөг. Гоё сургуульд нь зөв сургуульд нь байх. За мэдээж эрүүл мэнд. За тэгээд аюулгүй орчин гэсэн зүйлүүдийн сайн яагаад тэгээд гол нь тэр үзэл бодол тал дээр нээлттэй ярилцаал өөрийнхөө зүйлэгч нээлттэй үүдтэйгээ ярьдаг. Тэгэл өөрөө л өөрийнхөө юм л олж авах юм шиг бол.
Тэгэхээр чөлөөлж өгөх хэрэгтэй хүүхдийг. Тэгэхгүй бол ингээ өөрийнхөө бодлыг тулгаад чи заавал юм байх хэрэгтэй ингээд ахаар хүүхд өөрөө ингээд өөрийгөө эрэл хайгуул дээр ингээд орон зайг нь өгөх хэрэгтэй л гэж боддог. Би бол багадаа яг л өөрөө өөрийнхөө юм л олсон учраас би тиймэр л байхыг хүсдэг. Заавал одоо алдартай болох албагүй байхгүй. Маш гоё одоо нисгэгч байж болж байна тий. Маш мундаг нисгэгч байж болж байна. Эсвэл одоо архитектор байж болж байна. Зураач байж болж байна. Тэр үнд тэргээрээ л амьдрах ёстой л тийм л тэргээрээ өөр аж аргалтай байх ёстой л тийм юм одоо нөхцөлийг бүрдүүлчих ёстой л гэж боддог хүүхдүүдийн. Энэ ер нь бол одоо юу гэдгийг аав хүний бол бас их том хариуцлага шүү. Тий. Давхараас түүнийг хүндрэхгүй л байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Амар ингээд миний хариуцлага бол мундаг юм аа гэдэг. Зүгээр гоё. Одоо би жишээлбэл нэг хүүхдэд хүмүүжил захаас илүү. Одоо би эхнэр бит хоёрын харилцаа чинь хүүхдүүдэд харагдаж байгаа хүмүүжил واخгүй. Одоо өгж байгаа хүмүүжил гэж би ойлгодог байхгүй. Би эмэгтэй хүнийг яаж хайрлаж гин, манай хүн намайг яаж хайрлаж гин гэдэг хүүхдүүд ингээл одоо заасан цав харж байгаа байхгүй. Бит хоёр одоо муудалцаа биенээ хүндлэхгүй ингээл хүүхдүүд яг л тийм л хүн бол. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил юунаас эхэлж ийн нэхэр биенийгээ хайрлахаас эхэлж байгаа байхгүй. Хосууд. Тэгэхээр хосууд ээжийг би үнэхээр их хайрлах. Ээж нь одоо намайг үнэхээр хайр. Чин сэтгэлээсээ бит хоёр ингээл ажралтай байвал гэр орон ингээд гэрэлтэй л ажралтай болно гэсэн. Тэгэхээр миний хүү яг л одоо миний хүү одоо надад хэлчихсэн байхгүй. Аав би яг эмэгтэй одоо найз охинтой болох юм бол би та ээжийг яг хайрладаг шиг би эмэгтэйг хайрлана гэж хэлсэн байхгүй. Миний төрсөн өдрөөр надад тэгж захиагдсан байхгүй. Тэгэхээр би энэ дээр юу гэж ойлгосон бит хоёр яг ингээд одоо зарим хүмүүс чинь хүүхдийн ингээд хүмүүжүүлэх гээл чи ингэсээ тэгстэй гэхгүй. Анх энэ хүүхдүүд юунаас болж мэдлсэн те. Бит хоёрын дундаас одоо гарсан шүү дээ. Тэгэхээр бит хоёр тэр гоё энерги, тэр гоё хайрыг л биеиндээ дандаа түгэж хэвчээ. Тэгжиж хүүхдүүд тэр нь өөрөө ингэж харагдаж ирдэг. Тэгэхгүй биеийнхээ хайрлахгүй ажил чи эмхтэйг хайрлах хэрэгтэй гэж хэлэх биш те. Яг хоорондын халуун дулаан юм гоё хайрцаг биеиндээ итгэл, биеийнхээ хүндлэл хоорондоо чин сэтгэлээсээ ярилцдаг. Тэгтээ хүн чинь одоо төгс хүмж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр юм чинь өөрөө ингэж хүүхдүүдэд ингэж очдөг гэж би ойлгодог. Тэгэхээр ялгаагүй тэр хүүхдүүд ч гэсэн манай гэр ийм гоё, манай гэр ингэдэг, манай гэр одоо найзууд нэрхээр ийм гоё уулаа дурлаа уур амьсгалтай байдаг. Манай ээж аавыг ингэдэг, аавыг ээж ингэдэг. Тийм учраас би ийм юм болно гэж үйлдэлээр тий. Ерөөсөө бидний байгаа байдал үйлдэл ахгүй. Одоо нийгэмдээ зүгээр ярьдаг болцсон. Одоо ингээд сошиал дээр ч тийм ингээд амар гоё ярьдаг залуучууд маш их болцсон. Ингээд одоо яг бодит байдал дээр тийм байна уу гэдэг асуудал хамгийн чухал. Ярьдгүй улсууд одоо бас ямар вэ? Тэгэхээр илүү их ярьдаг хүмүүсээс энэ дээр их анхаараасаа гэж боддог. Өөрөө тийм байх хэрэгтэй. Тэгэх юм бол ярьсан яриаггүй нийгэмд гоё одоо гэрэл засруулна гэж боддог. Миний бүр яг дараагийн асуух гэсэн асуулт маань яг л энэ байлаа л да. Таны ялангуяа хань нийслэлийн талаар тэр дундаа хосын харилцааны талаар тий. Та сая багахын хэсгээс нь ер нь бол нэлээдт өрдлээ. Гэхдээ нөгөө талаар та бас хэлэхгүй. Уран бүтээлч хүний гэр бүлийн хүн гэдэг бол бас нөгөө талаар их хариуцлага байдаг болов гэж бодож байна. Та бол одоо чинь яг хамтлаг, уран бүтээл, тоглолт эсвэл ажил хөдөлмөр ихтэй байх цаг хугацаанд бол ёстой өрөвтэй хараад гэр ахуйн бүх ажлуудыг бол та нэг төдийлөн бас оролцоод иж чадахгүй шүү дээ. Гэхдээ ер нь бол тэгээд нөгөө заавал урлагийн өгөхөөс илүү одоо бизнес хийж байгаа залуучууд гэртээ ерөнхийдөө л орой л ордог шүү дээ. Тэгээд гол нь хоорондоо ойлголцож ярилцах цаг гэдэг чинь аягүй чухал байна. Тэртээ дэргүй хүн ажил хөдөлмөрлөл гадуур маш олон цагийг яадаг те. Тэгэхээр гэр бүлийн одоо гоё халуун дулаан ойр амьсгалыг одоо бид нар бүрдүүлж лах хэвээр. Би ийм хийж ийн гэдэг нэгэ тэрэндээ ингээ ялархаад байх тоохолсон биш. Дандаа гоё сэтгэл ханамжтай өөрийнхөө бүтээсэн амьдралыг өөрөө үн цэнтэйгээр хадгалж чаддаг. Ямар ч тохиолдолд гэртээ хайрдаг. Ямар ч тохиолдолд миний босгосон гал боломтыг би юугаар ч солихгүй гэдэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол яг хүн ингээд зөндөөл одоо алдсан, эндсэн одоо ингээл одоо өөр амьдралтай залуучууд байна. Тэгэхдээ нэг алдаж болно, хоёр алдаж болохгүй те. Тэгэхээр миний хувьд бол ер нь бол би яг өөрөө энэ соён гэрүүл салбарт байгаа хүний хувьд би бас өөрөө хичих хэрэгтэй байхгүй. Яг тэгэхээр бид нар бол нөгөө нийгэм харж яадаг, залуучууд харж яадаг энэ хүн яаж явж байна. Би одоо урлагийн хүн гэхээр гой дуудуул гой хувцс өмсгтэй болно ш. Нийгэмд бас нөгөө байгаа байдлаараа бас ингээд дандаа соён гэрүүлийг төвөж явах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр ер нь бол ямар ч тохиолдолд бол гэртээ харина.
Тэ гэр гэдэг бол чиний бүтээсэн хамгийн гайхамшигтай юугаар ч болохгүй юу тэр нэр хүнд мөнд одоо тэ мөнгө төгрөг юу бол юу ч шахгүй. Өөрийн чинь бүтээсэн тэр одоо гал боломт гэдэг бол тэрийг бол ерөөсөө юугаар хамгаалах вэ гэхээр хайраар хамгаална. Эхнэр нөхөр хоёрын хайр, өөр хүүхдүүдийн гой халуун дулаан уур амьсгал. Тэгэл одоо тэр зүйлээр хамгаалж боддог. Тэгэхээр ямар тохиолдол аз жаргалтай л бүгдийг гой сэтгэлээсээ л байж чадах юм бол бүх зүйл гоё болдог. Хичнээн гэртээ хонохгүй байсан ч чин сэтгэлээсээ ярилцдаг гоё байсан хосууд бол тэгэл хонохгүй байсан ч амьдрал гоё л болно шүү дээ. Зүгээр нэг амар эрт ирээл чин сэтгэлээсээ ярилцахгүй гэхдээ дандаа гэртээ байгаа л ер хэрэлдээл дэр үстэй. Тэгэхээр заавал нэг гэртээ цаг гаргадаг хүм муухай амьдрах биш. Заавал олон цаг гаргадаг байгаа хүн сайхан амьдраад байгаа юм байхгүй. Зарим бүр лайтаа байдаг үстэй. Тэгээ юунаас болдгоо? Хосын нэг гоё чин сэтгэлээсээ хосууд ярилцж чаддаг байхгүй. Жишээлбэл одоо миний зүгээр ингээд амьдрал дээр ингээд тохиолдсон одоо ингээд ихэд за хоёр хос ингээд биеиндээ хайртай болоод одоо ингээд маш гоё халуун дулаан амьсгалтай байж дундаасаа хүүхдтэй болоод тэгээд хүүхдээ өсөхгүй л ингээд явсаар хагаад за хоёр дахь хүүхд гарлаа гэсээр хагаад бие биентэйгээ ярилцах бие биенийхээ яг бие биендээ 2 3 цаг суугаад ингээд чин сэтгэлээсээ ярилцах цаггүй болчихж байгаа байхгүй. Энд чи өөрөө нөгөө нэг ингээд ойлголцохгүй юм үсч байгаа гэж би боддتي. Тэгэхээр ер нь бол ингээд дандаа чи бит хоёр гэдэг юм дээр л бүх амьдрал эхэлсэн учраас цааш нь явуулахын тулд чи бит хоёр л ах хэрэгтэй. Хүүхдүүд бол тэртээ дэргүү бие даагаад ингээд үүрнээсээ нисдэг учраас тэд нар юу өгөх хэвээр өөрийнхөө тэр гоё одоо аав ээж хоёрын хамгийн гоё халуун дулаан яриа бие биенийхээ хүндлэл тэр гоё хайр гэр бүлээ эрхэмлдэг зан чанар ямар тохиолдолд сэтгэлээр ундгүй өнгөгүй байсан ч бүгдээр аз жаргалтай инээж идэг ямарваа нэгэн тохиолдолд дандаа ингэж ялархаж ярьдгүү тэр зүйл чинь ингээд гоё ингээд халуун дулаан байхаар хүүхд өөрөө үүрнээсээ ниссэн ч тэнд очиод аз жаргалтай байгаа байхгүй. Жишээлбэл тэ би найз охинтой болвол би хизээч эмэгтэй үнийг хурахгүй хизээч би тэхгүй гэдэг тийм сэтгэлгээ сууж байгаа. Тэр хамгийн гол нь ерөөсө эрэгтэй эмэгтэй хоёр ихэл дундаасаа хүүхд гаргаж амьдралыг эхлүүлдэг бол дуусан дуусал эрэгтэй эмэгтэй хоёр л хамтдаа байж ижил одоо энэ амьдралыг гоё болгож байгаа. Тэгэхээр нэг хоорондоо холдоод ахаар амьдрал ингээд хүндэрээд идэг. Ингээд завгүй гэлээдэг ингээд идэг. Тэгэхээр бие биендээ дахин дурлах хэрэгтэй байхгүй тий. Яг тийм шүү тий. Аа. Таны тэгвэл хувь хүн талаас та өөрөө ер нь яг ямар зарчмыг ер нь баримталдаг вэ? Хувь хүн талаас амьдрал дээр. Нөгөө би бол тэгэл чин сэтгэл шүү дээ. Би бол аливаа юм чин сэтгэлээсээ хандахыг би бол дандаа үеийн үед л боддог. Тэгэл биний нэг үг яваад чинь аргалж хийсэн бүх амжилтыг хойшин татдаг гээл. Амертооны амжилт бол дандаа бид чанартай юм хийсэн. Дандаа тэр олсон мөнгө уран бүтээлдээ зарцуулсан. Тэгээ өнөөдөр бид нар юм байна. Миний хувьд ч гэсэн дандаа л би production гээл одоо хамгийн гоё студи хийсэн. Одоо өнөөдөр би ингээд Dolby Atmos-ыг Монголд ингээд авчираад одоо ингээд бид нар өөр салбар руу ингээд орж энэ ингээд чин сэтгэлээсээ ингээд одоо урлагийнхаа хөгжил, чин сэтгэлээсээ энэ дуу хөгжмийн хөгжлийг л би бодож байгаа. Тэгэхээр хүн өөрөө ингээд аяндаа ингээд ажил гоё бүтдэг, бэлгүүд ирдэг. Тэгээ миний амьдралын зарчим бол ерөөсөө л чин сэтгэл тэгэл гоё уйггүй гоё зүтгэл. Ер нь уйггүй л хүн ирэл хайвал хэрэгтэй. Ерөөсөө тэгэл заавал нэг хаалга байгаа. Тэгээ тэрийг л олох хэрэгтэй. Тийм шүү тий. Та гэхдээ ер нь уран бүтээлүүдэд тоолж үзсэн үү? Одоо шин 300-аад дуу байгаа шүү дээ. Тийх баг чи. Энэ бол ёстой нэг уйггүй гэдгийг бол ёстой тууштай гэдгийг бол хамгийн тодороос харуулж байгаа л гэж бодож байна. Таны сая миний зарим хэлсэн үг гэдэг. Таны их олон үгнүүд байдаг л да ер нь. Ишлэл үү? Ишлэл үгнүүд тий. Ер нь таны одоо юу гэдгийг цахим орчин дагдаг их олон хүмүүс бол таны хизээ ер нь пост оруулах хүмүүс ч их олон байгаа. Тэр зундаа одоо нэлийн тренд болсон юмнууд их юм бол за энэ даан байна тий. Таны гэхдээ дуу байдаг өөрөө бас. Дуу байдаг. Дууных нь үгтэйгээ тий. Жаахан гэдэг бас гоё хүү. Гэхдээ миний үг шүү дээ. Тийм үү? Идрээ гуан үг шүү дээ. Тийм үү? Би юу тэгж ярьдгүй. Тий. Та тэр яг энэ тренд болж исэн үгнийхээ талаар та яриач. Үгүй яг тэгэл тухайн үед нөгөө жоохон нөгөө шинэлэг юм гарах гал тэгэл дуундаа оруулаад тэр нь өөрөө клип нь сайн болоод тэгэл юм хит болол тэгэл тэр нь явж байгаа шүү дээ. Камертон ч гэсэн бас Чикаго тэргээл гаргаж ирсэн. Тэгээ тухайн үед тэгэл гэх мэтлэн яг нэг ингээд уран бүтээлүүд донд ингээд содон үгнүүд тухайн нийгэм дээр ингээд
байсан үгнүүдийг гоё гаргаж ирээл тэргээр нь дуу болгоод нэг юм л уран бүтээлүүд л те. Би тэр юуг бол таны тэр нөгөө бичсэн тэр чин таны бас пост илүү нөгөө нэг жаахан тэгчлээ гэл нэг юм жаахан гэд бас ийм дан аагаар биш байгаа байхгүй ийм үсгтэй ийм дуудлагынх нь өнгө хийсэн нүртэл нэг арай жоох өөр байдаг ч юм уу те. Та тэгвэл уран бүтээлүүд дээр ерөөхдөө ажиллаж байхдаа байх. Одоо харин цахим хуудасаа та яг өөр хөтлөж байгаа юу? Ер нь өөр л хөтэлдэг шүү дээ. Тийм байнгын л. Таны янз бүрийн гоё юм зурагтай тэгээд ийм гоё тийм одоо үйлбэрүүдтэй тэгээд тэр маань бас ингээд нэлээ их сенсац болоод ингээд хүмүүст таны одоо тэр ишлүүдээс ингэж аваад өөрийнхөө амьдрал руу шингээж оруулж бусдад ингэж ийм гоё эерэг зүйлийг бас түгэж байгаа юм тохиолдол нэлээх байсан л та тэр ер нь ирэх анзаарж байна. Гэхдээ би голцоо бол амар тийм хөнгөн байхыг л боддیں۔ Амар гоё хөнгөн тэгэл заримдаа жоохон хошин юмуд явуулаад те. Яг одоо сүүл би ингээд ганцхан зүгнүүд би бослоо. Би явлаа гэл ингээд байна шүү. Тий. Олон юм бичиж яхаар те. Ер нь бол бас яагаад юм товчхон бичиж болохгүй юм бэ? Одоо хүмүүс чинь айгүй урт бичдэг болцсон. Тэгээ юу хэлгээд байгаа, юу санаа нэггээд байгаа. Тэнгүүд би яг тэрний эсрэг зүгээр ингээд нэг зүгээр яагаад зүгээр би бослоо гэж пост хийж болохгүй те. Зүгээр тиймэрхүү гэх мэтлэн зүгээр нөгөө жоохон нэг угаасаа сошиал дээр хүү ингээд цагаал өнгөрөөж байгаа шүү дээ. Тэр хооронд жоохон хөнгөн инээд нэг өөх тийм л юм бодож байгаа шүү дээ. Тэр бол нэр үнэхээр сайн явсан. Тэр нөгөө маш олон хүмүүс ингээд таны одоо жишээ нь пост ингээд шеэрлсэн ч хүмүүс байгаа юм. Зүгээр ингээд скриншот хийгээд ч юм уу те. За би харьлаа. Яг тэр өнгө хийсээр ингээд. Гэтэ тэр ингээд нэг юм таны юу н анзаарж байгаа бох те. Нийгэмд ингээд магадгүй ингээд сөрөг зүйлсүүдээс нэлээх ингээд анзаарагдаад байна шүү дээ те. Гэхдээ юм гэрэл гэгээтэй зүйлүүд бас байж бид нар ч одоо 1-2 удаа амьдрах гэж байхгүй шүү дээ. Нэг л удаа амьдарч байгаа. Тэгээ энэ үед энэ цаг хугацаан дээр бас тодорхой хэмжээгээр бас ийм эерэг зүйл тэгээд энэ инээдийг авна гэдэг бас нэлээд чухал болов. Тийм бидний жоохон тийм гоё хөнгөн гоё ад жаргалтай тийм байх хэрэгтэй. Одоо үе ирсэн юм санагдаж шүү. Тэгвэл дандаа ямиг ингээл нөгөө хэцүү талаас нь бодвол юм болгоныг ингээл дандаа хэрүүл уурал хагаралдах дандаа л хоорондоо хуваагдах дандаа л одоо чи би яагаад бид нар ингээд зүгээр нэг гоё хоорондоо инээлдээд ингээд юм одоо хийж болохгүй юм те. Ялангуяа одоо энийг үзэж байгаа энэ залуучууд ч гэсэн одоо тэр олон контент хийдэг залуучууд одоо жоохон тийм гоё тийм эерэг тийм зүгээр гоё ажиргалтай гэдэг хүнийг бас практикад уур гэдэг бол бас хэцүү те. Бас нэг хэрүүл дээр нэмэгдээл бас нэг хүн бохиндуулаад тэгснээр дараа нь баярлуулаад энэ төр би зүгээр ингээд айгуу гоё жоохон ажиргалтай л одоо байгаад бүгдээрээ гоё эв нэгдэлтэй байхыг л би сүүлийн үед аягүй хүсдэг байгаа. Дандаа бид нар ингээд нэг сонин хоорондоо муудалцах юм. Тэгээд яагаад хоорондоо муудалцах байгаа гэдэг. Тэгэхээр бид нар нэг залуучууд ч гэсэн тэрэн дээрээ бодмоор юм санагдаж шүү дээ. Одоо хэдүүлээ нэг жоохон хоорондоо гоё бай. Нэг дотоод нэг муухай юм одоо бичиж яах юм гэдэг гэр орондоо шийдтээ. Одоо магадгүй зарим хүмүүс чинь гэр орны хэрүүлийг ингээд бичих юм. Нийгэм рүү гаргаж ирээд тийм тэр нь ингээл одоо аяг хэцүү. Гэхдээ яг одоо тийм үйл баг л та. Яг одоо тэгэл энэс ингээ зайлсхийгээд дотоодтой гоё уучраа. Одоо миний түрүүний ярьдаг гэр бүлтэйгээ чинслээсээ биендээ цаг гаргаад магадгүй найз нөхч гэсэн биендээ ингээ цаг гаргаад чинслээсээ ярилцж чадахгүй болсон юм уу юу баг. Цаг үе те. Нэрээ тийм шүү. За сая таны хосын харилцаа болон таны хувь хүний талаар ингээ ярингууд бүр ингээд ахаад урагшлах хэрэгтэй болоод энэ даунцэг тал маань тий. Гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйл бас их чухал болов. Тэр дундаа та яг өөрийнхөө хүүхэд насны гэр бүлийн хүмүүжил таны аав, таны ээж танд юу нөгдөг байсан тэр зүйлүүд хамгийн ихээр ингээд та бидэнд бас хэлвэл. Яг миний бага үед бол их хүнд үйлээс л дээ. Яг тэр чинь социализмын үе явж байгаа л тэгэл нөгөө 90 оны хувьсгал гараад бүх юм картны систем руу ороод хүүхдүүд чи хоол ундгоо тэгэл те. Бүх нөгөө нэг төрлийн одоо энэ дөөрмөрч одоо хүн үзэхээ бүгд цалингуу болоод хоол хүнсгүй болоод байсан үеэлтэй ер нь. Тэгэл яг нөгөө тэр үед чинь бас 8 хийдэг хүмүүсийн айл гэр гоё байгаал бид ч яг нөгөө хөгжим өчж жоохондоо явж байгаа. Тэгэл ээжүүдийн одоо манай ээж нь дөөр хүн үзэхээ байгаал аав одоо ажил төрлийн төрийн ажлууд нь ингээл одоо хэцүү болол те. Тэгэл яг би юу зүгээр за би юу амьдралаа ер нь өөрөө босгож өөрөө авч явна. Багада зүгээр айлын ээжүүд гоё одоо шүүб өмсөд яваад исэн. Тэгэл би за ээжтэй нэг шүүб авч өгнө л гэж боддогсан. Тэгэл хамтлаг
анхныхаа нөгөө мөнгө олдог юм аа хамгийн түрүүнд ээжтэй шүүв авч өгч ирсэн. Жишээлбэл хамтлагч гэсэн бид нар тоглолтоо хийчээ. За бүгдээрээ гэрээ засъя гэд эхнийхээ одоо тоглолтынхаа мөнгөөр одоо гэрээ засаал жишээл манайхан ингээл хуралдаад одоо хэний гэрээс эхлэх өнгө гэтэл за хамтлагийн халахч байгаа гэрээс эхлэе гэл. Юу хөл. Тэгээд манай гэрийг засаал дараа нь одоо ингээл Эбагийн гэр, Ганагийн гэр, Нэдийн гэр бүгдээрээ ингээ ээж мэж аав нарыгаа хэлэхгүй амралтанд явуулж байгаа. Тэгээд сюрприз ярьж байгаа байхгүй юу? Гэх мэтлээ ингээд ер нь бид нар нэг тиймэрхүү байдалтай багасаа нөгөө нэг ингээд гэр бүлээ нэг гой байлгах, орон гэрээ засах тал дээр илүү юм зөв юм руугаа илүү явцсан санагдیں۔ Тэгээд тийм учраас ингээд ирээдүйд ирэх нэг билгүүд нь дандаа хүнд ирж идэг. Тэгэхээр хүн ингээд ээж, аав, гэр орон, найз нөхөд юм болгоныгаа дандаа ингээд гой байлгахын төлөө энэ одоо олсон одоо мөнгө төгрөгөө энд ингээд зарцуулж явах хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй тэгээд тэр олсон мөнгөд юм зарцуулаач гэдэг юм ингээд ахаар хүнд чинь ингээд нэг орж ирэх мөнгө цаг хугацаатай, ирэх нэр хүн цаг хугацаатай. Хэрвээ тэр гоё ирсэн билийг өөр юм зарцуулаад байвал дахиж ирэхгүй байвал яах вэ гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг тийм. Тэгээ бага насны гэдэг бол бид нар тиймэрхүү л өссөн дандаа л өстой хоолгүй байгаад гэхдээ бид нар ингээд мэдлээ тавтал ер нь мундаг хүн болно. Хэдүүлээ өөрсдөө Монголын хамгийн алдартай хамтлаг болоод гэр орноо сайхан хүний зэрэгтэй авч явна л гэдэг юм өрөдөлтөл өссөн шүү дээ бид чинь. Нэр хэцүү гэснээс би таны яг тэр нэг жижиг юм богино сошиал контентийг үзчихсэн юм байна. Хамгийн анх нөгөө дээрэмдүүлж гисэн. Та нөгөө хийл өгч юмдаг. За тэр жил яах вэ? Тийм хэцүү юм болно шүү. Тэр бол бидний бага үед бол тийм бол байнга л байсан шүү дээ. Тэрнээс яаж гарах уу гэдэг арга ухаан олно гэдэг бол тэр чинь. За ингээд таны мэдээж одоо би болгосон би продакшн бол их олон уран бүтээлчдийг бас ингээ гаргасан байдаг. Ер нь бол төрөл жанрын ярих юм бол их олон төрөл жанраар тий. Бүр хипхоп нь ч байна, pop R&B ч байна тий. Их олон уран бүтээлчдийг одоо болохоор ер нь ямар уран бүтээлчдийг бас гаргахаар ажиллаж байгаа вэ? Одоо манайх бол илүү нөгөө технологийн бизнес рүү орсон. Тэр нь өөрөө Dolby Atmos. Бид Английн Dolby Atmos-ийн одоо албан ёсны институт болоод Англиасаа яг бүх одоо лиценз, бүх одоо хяналт, бүх сургалт, бүх одоо том төхөөрөмжүүдийн бүгдийг Монголд оруулж ирээд энэ өөрөө яг энэ дуу хөгжмийн одоо яг дэвшилт технологиг Монголд нэвтрүүлж ин гэсэн үг. Хамгийн гол нь кино салбарын одоо энэ киноны хөгжим, дуу оруулалт одоо Dolby Atmos-тэй дууралтан дээр одоо яг л одоо олон улсын стандартаар Монгол улстай хийдэг болсон гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө илүү гадны захиалгууд дотоодынхаа кинонууд дээр одоо бас ингэж ажиллаад дотоодынхаа киноны одоо хөгжмийн саундыг одоо бас сайжруулах тал дээр зарим кинодч бас захиалгуудаа өгд ажиллаж эхэлж байна. Тэгэхээр цаашдаа ер нь энэ өөрөө нөгөө үзэгч хэрэглэгч өөрөө яг чанартай, зөв дууралттай бүтээл сонсож тэрэнд одоо мөнгө төлж байгаа учраас уран бүтээлчид бид нэр студиуд яг мэргэжлийн төвшингийн зөв дууралттай одоо энэ одоо кино хөгжмийг одоо хүмүүст хүргэх ёстой гэсэн. Тэгэхээр манайх бол одоо илүү кино хөгжмийн дээрээс компьютерийн тоглоомын хөгжим. За тэгэл кино дуу оруулалт одоо кино аваа те бүхэл төрлийн пост продакшн ажлуудыг хийж одоо үйл ажиллагаагаа одоо энэ оноос сар хүрээгээ хилцсэн байгаа юм гэсэн. Тэгээ хажуугаар нь яг мэдээж энэ дуу хөгжмийн студ одоо бусад хамтлагд дуучдыг бичүүл ажлууд нь давхар явагдал болж байгаа. Ялангуяа нэр кино гэсэн чинь та бүр өстө маш хэрэгтэй зүйлийг эх орондоо татаад авчирсан юм байна. Уран бүтээлч, кино уран бүтээлчтэйгээ ер нь ярилцж байхад бол Монгол яг ийм мэргэжлийн төвшний ийм студиуд байхгүй учраас заавал гадагшаа авчиж маш их хэмжээний төлбөр төлж ийж тэнцэний хийлгүүлээд авчирдаг. Тэгжиж нөгөө олон улсын кино наадамд оролцох тэр шалгууртаа ордог гэдэг ч юм уу тий. Тэгэхээр манайх дотооддоо одоо яг энэ бүх одоо дэлхийн стандартыг дотооддоо энэ үйлчлэгээ авах бүрэн болцоотой юм студ нэгцэн гэсэн үг. Технологийн хөгжил ер нь хэр хурцтай явж байгаа шиг байна? Ер нь бол маш хурцтай явж байгаа. Тэгэл одоо энэ нөгөө чихвч одоо гэрийн хоум театрч гэдэг юм энэ бүгдээрээ л одоо яг Dolby Atmos бүх зүйлийг ингэ шилжиж байна. Одоо манай Volume 3 гэдэг Volume 1 гэж төслийн өдөртэй нөгөө олон амлаг дуучтай болдог. Volume 2-ыг гарсан. Одоо Volume 3 дээр бүх одоо дуучдын бичлэг Dolby Atmos дууралттай хийдэж байгаа. Анхны одоо Apple Music-тэй бид нэр ингээд анхны тийм альбом гаргах гэж байна. Тэр нөө чихвч зүгээд одоо AirPod ч одоо юм Atmos дуурдаг болсон. Тойрж одоо хөгжим
дуурна гэсэн үг. Тэгэхээр энэ ингээд технологи өөрөө илүү ингээд дотор нь орж ин бодиттой дугаалтууд илүү бий болж байна л да. Тэгээд технологи нь өөрөө хурдцтай үжиж байна. Тэрнтэй адилхан манай би production бас хоцрохгүйгээр Монголд бас энэ технологи нэвтрүүлээд үйл ажиллагаа эхэлж байна. Уран бүтээлчтэй ер нь бас ингээд хамтран ажиллахад таны хувьд ер нь ямар санагдаж байна? Ялангуяа шинэ залуу уран бүтээлчтэй хамтрахад одоогийн байдлаар бид нар илүү энэ Dolby Atmos чиглэлээр илүү ажиллаж байна. Тэгээд яг мэдээж миний хувьд бол produce хийгээд хамт дуучтай ажиллахад бол биелэн эхнээсээ бас нөгөө захиалгууд, саналууд бол зөндөө тавьчих. За ингээд уран бүтээл болон ажил уран бүтээл за их олон зүйлүүдийн хажуугаар мэдээж хүнд бас нэг юм хобби, чөлөөт цаг гэсэн зүйлүүдээс гарч ирж байгаа шүү дээ. Таны хувьд ер нь чөлөөт цагийг ер нь юунд илүү их зарцуулж байна? Тэгээ илүү чөлөөт цагаараа одоо чөлөөт цаг шиг штэ энэ ажил болгоод бараа фитнесэл илүү хийж байна. Одоо шинэ уран бүтээлүүд гарч байгаа учраас одоо мьюзик видео одоо хийх гэж байгаа учраас илүү бие бэлтэр дээр анхаарал тэрийг бас олон жил хийсэн болохоо тэрэндээ илүү их бас цаг гаргадаг. Одоо тэгэл бас нэг шинэ гоё зүйл рүү бас орё гэж бодоод л гэж штэ. Тэгвэл эн чинь баг хайрын хүчээс баг өмнө та ингээл хайрын хүч цомог гарахаас өмнө л та яг энэ фитнес рүү ирэхэд орсон шүү дээ. Тэр хэмнэл маань ер нь ингээл үргэлжлэл яваад гэсэн үг үү? Тэгээ одоо сайн нэг гэсэн тасарсан бас. Тасарсан. Одоо тэгээд нэлээд бэлтгэл эрчимтэй хийгээд эхэлцлээ гэж байна. За өнөөдөр бас бидний ингээд энэ урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд ямар ч танаас их олон мэдээллүүдийг, олон ч зүйлүүдийг бас сонслоо. Олон ч зүйлүүдийг бас юм гоё юм ухамсарсан гоё зүйлүүдийг бас ярьж өгсөнд баярлалаа. Тэгээд түүнээс гадна бол манай сонсогч олон маань бол таны шинэ их олон уран бүтээлийг таны дарсан тий тун удахгүй бас клипчүүлээд бас гарах юм уран бүтээлүүдийг бас тэсийн хад үлээж байна. Тэгээд таны бүх зүйл амжилт хүсье. Магадгүй та үзэгчдэд хандаж үг гэхээр бол яг одоо энэ хэсэг таны чөлөөт хэсэг нээлттэй шүү гэж хэлмээр байна. Тэгээд маш их баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд. Тэгээд мэдээж яг нөгөө хүн болон бие биендээ хэлэхэд нэг чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй л гэдгийг хэлмээр байна. Альва юм дээр дандаа гоё одоо бид нар залуучууд, монголчууд бид нар бие биендээ чин сэтгэлээсээ ханддаг болцгоё л гэж хэлье. Баярлалаа. Таны бүх зүйл амжилтсаа. Баярлалаа. За ингээд үзэгч та бүхнийгээ бид байна уу подкастаараа эрхэм үндэтэй за Монгол Улсын төрийн сойрхолд камертай хамтлагийн ахлагч, продюсер, дуучин Болттой та бүхнийг олзууллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Сэтэндээ яагаад хайрын хүч нэрсэн бэ гэхээр хүн ихлээд өөрийгөө хайрлаад дараа нь хүнийг хайрлаад тэр хүн эргүүлээд өөрийг нь хайрлах юм бол энэ ертөнц энэ орчлон бүгдээрээ хайрнаар татдаг. Тийм болохоор энэ хүрэлцэн ирсэн бүх асуудалтай хажуудаа байгаа хайртайгаа гарыг хатгаад хайртай хүнийхээ гарлуу.